За Монгол Улсын 2026 оны төсөв болоод дагалдны өргөн баригдсан хуулиуд дээр Арц намын бүлгээс завсралга авах хүсэлтэд бас дахин илэрхийлж байна. Завсралга авах шалтгааныг бас өмнө хэлсэнтэй бас давтан хэлье. Зөвхөн нэг шалтгааныг хэлэхдээ Монгол Улсын нэг жилийн төсөв бол дунд хугацааны төлөвлөлтөд уялдсан байх ёстой. Дунд хугацаа гэдэг нь 3-5 жилээ бид нэр ойлгож байгаа. 2026-аас 2030 онд хүртэлх 5 жилийн төлөвлөлтийг улсын хурлд хэлэлцэн батлах шаардлагатай. 5 жилийн төлөвлөлтөө батлаагүй байж батлах ёстой хууль төлөвлөлтөө батлаагүй байж нэг жилийн төлөвлөлтөө төрүүлж өргөн барьж байгаа нь энэ бол өөрөө зарчмын хувьд асар дарааллын хувьд ингээ буруу ийм жишг зарчим явж байна гэж жишээ нь одоо олон шалтгааны нэгийг үзэж जैन. Тэгээд өмнө хэлснээр Арц намын бүлгээс энэ асуудал дээр 5 хоногийн завсарлага авах хүсэлтийг хургуулж байна. Шийдэж өгөхийг хүсье. Тэгээд завсарлагын дараанаас бид нар бас хоорондоо ярилцаад Арц намын бүлэг дээр засгийн газар болоод толгойд халуун тушаалтнууд бас мэдээллээр хангахыг хүсье. За ингээд түрүүн бас төсвийн хүрээний мэдээлэлтэй холбогдвол завсарлагын асуудал дээр хэлсэн 2 хоногийн буюу 5 гаруй хүртэл 2 асуудал дээр ингээ хуулийн дээр завсарлага өглөө. 5 гаругийн өглөө 10 цагаас чуулганы уралдаа үргэлжлэнэ.